За 11-р бодлого. Нэг юм 25 байгаа юм байна л да. Тэгээд 20 мөртөө 20 багантай нийт 405 байгаа. Тэгээд матрикс гэдэг утгаар нь. Тэгээд одоо энэ 4 тооны үржир бол энэ байна гэдтэй. Тэгэнгүүтээ бидний олох ёстой зүйл нь юу вэ гэхээр дээшээ тий энэ ч юм уу тий дээшээ доошоо ч юм уу эсвэл зүүн баруун эсвэл дигналаараа тий ингээд энэ шиг эсвэл нөгөө дигнал байгаа шүү ингээд дигналаараа нэг чиглэлд байх 4 тооны үржир нь хамгийн их байх тийм одоо тоог олоо тэр үржирийг олоо гэдтэй гэж байна. За энэ бодлогыг гэлцуулнаа. Гэс бодчих. За ер нь бол юу яадаг шүү. Миний хувьд иймэрхүү бодлогонод их тийм юу ит. Юудлаа. Чадах ч гэсэн мэдэх ч гэсэн чадах ч гэсэн ингээд нэг хийжээвэл ямар ч хэлсэн гэсэн практикта форумтай гэх юм. Одоо хин ч гэсэн химбууч гэсэн энийг ийжлээ хэлчих программистлах гэж хэлээл. Нэг алгасаад би мэднэ би чадна гэдээ алгасаад гэдэг алгасаар хагаад нэг мэдхийг бүр чаддаг юм а чадахгүй болчтой шүү. За тэр чих. За би бол нэг хэмэрхүү юмс нэг алгасаад идэх юм уу? Практик гэж одоо л хийж л идэх. За тэгэхээр юм байгаа. Энэ бол юм байгаа штэ. Эхлээд юу авч? Оролт авч. Тэгэхээр бид нэг сигналуудаа тодорхойлоо тий. Сигнал бол ингэж нэг чиглэлтэй дөрөв дараалсан тоо байгаа. Доошогоо байгаа. Тэгээд нэг төрөний нэг улаанаар тавьсан байсан шиг нэг ийм нэг байгаа. Эсвэл ийм нэг байгаа. Тэгээд дөрөв янз л байгаа байхгүй юу? Дөрөв янз. За тэгээ хамгийн ихнийх нь болохоор за ийм байлаа гэж үтэл л да тий. Ийм байхын тулд бид нар хамгийн сүүлд энэ дээр очих хэрэгтэй шүү дээ тий. Тэхийн тулд энэ маань бид нар чинь тгээс 17 хүртэл байгаа 19 хүртэл оролцоо байгаа байхгүй. Тэр эн чинь 19, 18, 17, 16 байхгүй. 16 максимум да 16 хүртэл багнууд дээр байвал бид нэр энэ баруун тишээ явсныг шалгаж чадна л гэсэн үг. Тэгэхээр багн нь J гэсэн үг шүү дээ. Ийм байвал би энэ дээр бас нэг ганц хоёр юм зүйлнэ. За нэг үржир авч тээ. Хариугаа авъя. За тэнгуүтээ тэгээ багны нэмчих шүү дээ. Багнуудаа нэмэл. Энд дээр нэг юм арга байгаад байдэ. Ихэн тийм их хариунаас ихвэл хариундаа өг гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ бичиглийг ингээ өччих болдог байхгүй юу? Тэгээ ихэн энэ дээр нэгсэн үг шүү дээ тий. Хариун их байвал яахчгүй гэсэн. Дараа нөгөө T гэдэг чинь энэ юм чинь. Тгийнхаа энийг тавьчвал за ингээд арай дээр болчих хэрэгтэй ингүүл. За энэ баруун тишээ явсныг шалгаж байна. Одоо доошоо явсныг шалгахын тулд манай мөрийн дугаар 16-аас бага буюу зоох хэрэгтэй. Тэгээд мөрөө нэмэгдүүл явчихна. Багнааш.
За. Баруун тишээ явсан дараалсан дөрвөн тоо. Доошоо явсан дараалсан дөрвөн тоог шалгачлаа гэсэн. Одоо баруун доошоо ингээс эхлээд ингээд тэгэхээр манай хоёр маань яах вэ гэхээр J-наас 16-аас бага бөгөөд энийг яга нэмсэн юм бэ? Нэмэхгүй шүү. Тийм л хоёулаа ингэ нэмчихсэн. Мөрөөч нэмээд багнаач нэмээд их юм бол сигнал болчихно гэсэн үг тий. За. Одоо баруун дэшээ. Эндээс эхлээд хамгийн ихнийх нь эндээс эхлээд энд очиод энд очиод. Тэгэхээр багны дугаарт асуудал واخгүй. Баг нь нэмэгдэж байгаа. Мөрөн дэшээ гэхээр мөрөн багасж байгаа гэсэн үг. Тэр хамгийн ихнийх нь болохоор 0 1 2 3 байгаа. Тэгэхээр 3 мөн үү? 0 1 2 3 3-аас ирсэхгүй юм чи. За ийм тохиолдолд бид нэр мөрөө дугаарыг хасаад явах хэрэгтэй. Тэгжиж баруун дэшээ гэдэг сигнал гарч ирнэ. Сигналч авах те тэр чиглэл. За одоо ингээл гарчин да. Алдсан юм байвал хариугаа авч байгаа л зэсэ. Гайг баха. Энэ тийг хэрэглэе болцсон. Алтан 6. Да гарч шүү дээ. За иймэрхүү энэ тийм алгоритм гэхээс илүү практикал асуудал та. Иймэрхүү байдлаар хийдий шүү гэсэн. Тэгээд иймэрхүү бодлогонод ирэн шүү. Бэлтгэлтэй байгаарай гэж оруулж байгаа юм шиг байна бодвол цаанаас нь. Тэгэхээр бас бэлтгэл олгоод бодчихлаа. Энэ бодлтыг бас хатгалж авнаа тэгж байгаа. За 11 дугаар бодлого дууссан. Bye bye.